Зя юу яцхан манайхаа. Би эргээ ирлээ. Өнөөдөр би та бүгд яг бэлэгтэй ирсэн. Энэ бол One Punch Man. Тэгээд та OP гэдэг үгийг интернетээр амар их сонсч ирсэн байлгүй те. Энэ үг чи өөрөө One Punch хэлээс утгатай үг шүү дээ. Тэгэхээр One Punch гэдэг үгийг ингээд бүр интернетийн бүр ингээд гоё тийм ингийн сленгээрөө болтол ингээд гаргачихсан байна. Тэгэхээр яг юу гэж бодож чинь та нар? Зарим нь магадгүй season 1-ийг үзсэн баах, зарим магадгүй season 2-ыг үзсэн баах. Тэгэхээр миний хувьд бол өнөөдөр энэ ингээд ярьж байгаа нэг шалтгаан бол season 1, season 2 2015, 2019 он гэсэн зайтай 4 жилийн зайтай гарсан. Одоо харин дараа оны 2025 оны 3 сард одоо season 3 гарах гээд байгаа. Тэгэхээр би бол үнэхээр хүлээж чадахгүй байна. Ягаад гэхээр би нэг 15 оноос хойш үзнээс хойш яг 10 жил өнгөрөх гээд байна яг одоо. Тэгэхээр би та хэд хуваалцаад хэдүүлээ нэг бас One Punch Man-ий бас гоё манга тийм юм ингээд бас интернетээр талаас жоохон гарах хэрэгтэй. За тэгэхээр та нарын дунд нэг тийм авьяасгүй хүн байдаг үлээгүй тий. Зурх авьяасгүй. Ягаад гэвэл тэр чинь би өөрөө байна. Тэгэхээр юу юм гэхээр One Punch Man гэдэг анимч бол одоо One Punch Man гэдэг манганаас хэтэлсэн. Харин One Punch Man гэдэг манга харин өөрөө One Punch гэдэг нэртэй веб комикоос гарсан байдаг. Хамгийн анх бенчтэй One гэдэг нэртэй зохиолч интернет ертөнцид веб комик анх ажилладаг байсан. Тэгээ веб комик гэдэг нь юу юм гэхээр одоо тийм комик маягийн зурагтай тийм манга гарах уу. Гэхдээ ингээд мангаг одоо шалгуур багтаа ингээд интернет ингээ хамаагүй тавьж болдог тийм зохиол. Тэгээ One нь болохоор яасан ингээ гаргаж байгаа. Оны хувьд бол ингээ тийм зурх авьяас байгаагүй гэд тэгсээр нэ түнд ингээ агуу зохиолын санаа байсан гэ. Тэрийгээ бүр ингээ илэрхийлмээр санагдаад ингээ яаж илэрхийлэх арга болохгүй. Тэгээ ингээ за гэл ингээ One одоо Punch Man-ий одоо комик веб комик нь уншвал амар сараачаал ингээ гачаа юм зурцсан зү бүр ингээ цэцэрлэгийн үг сараачсан юм шиг тийм манга кейсэлэд веб комик амар их анх хөгжүүлж гаргасан. Тэгсэн чинь энэ веб комик нь бүр 7.9 сая үзэлт хүрээд өдөрт бүр 20,000 хүн түүнийг нь орж үзсээр байгаад 2012 он гэхэд одоо энэхүү веб комикийг бол дахин зурсан байгаа. Тэгээ Юсуки Мурата гэдэг нэртэй одоо манга зураач одоо One-ийн зохиолыг аваад үргэлжлүүлэн дахин зурсан. Тэгээд 2010 оноос 2 оноос эхсүүлээд одоо Юсуки Мурата гэдэг нэртэй мангака артист нь өөрөө энэхүү одоо веб комикийг аваад дахин зурж ингэ. 2015 оноос удалгүй Madhouse гэх нэртэй одоо аниме студ Юсуки Муратагийн зурсан манганаас дахин адаптацийн хийж гаргасан. Анх удаага One Punch Man-ийн season 1-ийг гаргасан байт. Тэгээ энэхүү season 1 бол бүр үгээр хэлшхийн гайхалтай зурагтай адуу opening, ending надад бол одоо бүх юм нь үнэхээр таалагддаг. Бүр нэр учиргүй сайхан юм хийчихсэн байт юм да. Тэгээ удалгүй бүр 4 жилийн дараа заяа ингээд 2019 оноос хойш season 2-оор ингээд албан ёсоор интернетээр цацсан байгаа юм зэ. GC Stop гэдэг. Тэгээ энэхүү GC Stop-аар цатны дараа бүр season 2 бол үнэхээр аимшигтэй зэ ингээд анги болгоны нүд хүрдний нүд ингээд бүр нүднээс цус гардаг бүр тийм аимшигтэй надад санагддаг. Тэгээд би анх одоо season 1-ийг үзчихээ мангагийн үзээд ингээд айгуу гоё тийм мэдрэмж авцсан байсан. Тэгээ ингээд season 2 нь гараад ирэнгүүт яг ингээд миний тэр мэдрэмж хутга зоож байгаа шүү. Үнэхээр муухай болсон байдаг. Тэгээ одоо үүнээс гадна одоо season 3 нь 2025 оны 3 сард ирэх гээд байгаа. Харин энэ удаа бол харин юу болохыг бол би үнэхээр амар өөртөө ингээд жоохон травматай болцсон байгаа. Яг тухайн season 2-аас үйл явдлаас хойш. Тийм учраас одоо юмыг яаж мэдхүү хэдүүлээ бас нэг мангагийн уншчихъя тий. Тэгээд season 3 дээр яг уулзах үед энэхүү аним сайжирсан байх нь үгүй байх нь бас зэдэлээ бөөндөө гоё критик хийзээ яг энэ дээр энэ асуудлыг бол ингээд. Тийм учраас одоо аниме нэхэлтэл би ерөөдөө season 3-ын талаар одоо мангануудын ерөөдөө энэ хуудсан дээр шууд оруулахар шийдсэн. Тэгэхээр өнөөдөр хэдүүлээ шууд эхний chapter-ыг явъя гэж бодож байна. Бас нэг дээр нэмээд нэг юм хэлэхэд бол season 2 дээр бол одоо юу болсон гэхээр одоо энэ Monster Execution буюу одоо мангасын бүлэглэл гэдэг нь одоо арк нь эхэлчихэж байгаа байхгүй юу? Season 2-ын яг дунд үед нь ингээд аркнд бас энэ тулааны тэмцээн болж идэг. Энэ Suryu гэдэг дүр гардаг. Тэгээ Suryuтэй ингээд One Punch Man одоо Saitama өөрийн биеэр дүүлдэг. Тэгээ дуусны дараагаар ингээд аним ерөөдөө цааш үргэлжлэх нэг Centipede тэгээд гарч ирсний дараагаар Garocho уг нь энэ дэр ингээд нэг жоох хүүхд хангалаад байждаг байхгүй. Тэг хүмүүс амар буруугаар ойлгоод нөгөө мангасын ангуурч тэгээд байгаа одоо Hero Hunter-ууд нь гарч ирээд тэднэр нь ингээд ерөөдөө Garog амар сатаар болцсон. Тэгээд байжсэн чинь Master нь ирээд багштайгаа ирэнгүүтээ Garog бас бялгнуудаа ичдэг. Тэг удалгүй энэ дээр Phoenix Man гэдэг нэртэй дүр гарч ирэнгүүтээ одоо тэр хоёр биерхээ ингээд самууруулаад ингээд энэ хэвээ ингээд юмнууд ингээд төгсүүлэлтийг эргүүлэнгүүтээ Garog ингээд өргөж авангуудаа нисээд ингээд аваад зутаачдаг. Тэгээ араас нь Elder Centipede ирээд тэгээ Garog ачаад аваад явангуудаа одоо Monster Association гэдэг одоо энэ газар руу Garog ингээд аваа явж байгаагаар дуусчдаг. Тэгээ өргөжлүүлээд Elder Centipede нь болохоор нөгөө хэдийг одоо
Жинхэнэ чангалтай нэг дүр гарч ирдэг. Ягаад тэгэхээр одоо монструуд нь буюу одоо мангасууд байдаг байгаа дүүрүүд нь бол ингээд тодорхой хэмжээний левелүүдтэй. Monster Centipede болохоор бүр тийм драгон буюу одоо тийм луу зэргийн тийм хүчтэй тийм дүр байдаг. Тэгээд нөгөө банк гэдэг байгаа, бомб гэдэг байгаа нөгөө хоёр маань долооны урлагийн чадвартай хоёр маань гэж Genosтой нэгдээд хоёулаа нийлээд Elder Centipede-ийг дийлэх гэсэн боловч гуруулаа ингээд бүр болчоод дийлж чадаагүй. Гэсэн чинь King гарч ирээд. За ингээд би бол өстой King хамгийн хүчрхэг дүр мөргээл гарч ирээд айн болон түглээж идэг байхгүй юу? Тэгээд л нөгөө King ч юм бүр амар хайптай дүр. Тэгээд Elder Centipede ч нөгөө King-ийг таарч байгаа. Энэ юу болоод байна? Тэгээд King ирсэн юм бол одоо хамаг serious руу очино гээл очоод цохох гэсэн чинь хойноос нь One Punch Man буюу одоо Saitama гарч ирэнгүүтээ нэг цохоод Elder Centipede-ийг бутлаа ичтэй. Тэгээд Elder Centipede хүччихсэн. За энэ бол ингээд season 2-ын төгсгөл байгаа. Тэгэхээр season 3 дээр одоо юу болох талаар яг одоо дараагийн chapter-аас нь гарч. Энэ болохоор chapter 84 дээр гардаг одоо манганы хэсэг. Анимахаар бол season 2-ын хамгийн сүүлийн анги. Одоо энэхүү 86 дугаар одоо chapter эхлэхэд юу болдгийг гэхээр одоо мангасын нийгэмлэгийнхэн сая одоо дайрсан шүү дээ. Тэнгүүд одоо Баатрын нийгэмлэгүүд нь одоо ингээ Hero Association гэдэг байгууллаганд уулзалт хийж байж байгаа. Тэгээ өмнө нь болохоор одоо Genos, Bomb, Bank гэж энэ 3 S зэрэглэлийн Баатар ингээд Elder Centipede-тэй тулдаад бүр яаж дийлж чадаагүй ингээд юм угарталт орсон байдаг. Тэгээ энэ хэд ингээд бид нар үнэхээр азтай байлаа. Тэгээд ингээд King ингээд бидний талд байсан болохоор бид Elder Centipede арай ээж дийлсэн талаар ингээд энэ талаараа хуралдаад байж. Тэгээ бидний төлөвлөгөөр бол ингээд бид нар Garog одоо их багшаар нь буюу Silver Pang-аар ингээд бариулах одоо тийм төлөвлөгөөтэй байсан. Тэгсэн ингээд манай төлөвлөгөө ингээд фейлдцэн гэж нэг иймэрхүү маягтай өмнө бас юмнуудад дурсаал ингээд хуралдаал ээж. Тэгээ барыг анх удаага зөө ингээд One Punch Man-ийн одоо манган дээр гарч байгаа Blast гэдэг нэртэй дүр гарч ирдэг. Энэ бас одоо number 1 hero буюу одоо хамгийн шилдэг одоо Баатрын одоо top ranked байдаг тийм Баатар. Тэгээ энийг ингээд бид нар дуудах хэрэг байна уу ингээд үгүй юу гэдэг талаар ингээд ярилцаа сууж. Тэгээ Blast бол одоо ингээд бидний хамгийн хэцүү цаг үед гарч ирдэг одоо бидний одоо сүүлийн найдвар шүү дээ. Түүнийг одоо иймэрхүү юм өөрт нь хэрэггүй зүйлд оролцуулах дими санаа гэж ингээд ерөөдөө хурлаа үргэлжлүүлээ. Тэгэл ингээд янз янзын талаар ярилцаа сууждаг. Тэгээд яг хоо энэ дээр бол нэг дурсдаг юм дээр болохоор Гаро бол одоо бүр ингээ хүний чадварыг тавьчлаа. Одоо түүнийг энэ албан ёсоор хүн мангас гэж дуудаад бол тохирсон болжээ гэдэг хурлан гэр. Тэгсэн чинь тэр одоо 10 season 2 дээр гардаг нэг хүүхэд гарч ирээд одоо тэр хүүхдийг хамгаалж байгаа л явцдаа энэ Гаро ерөөд ийм тулаанд орж байгаа шүү дээ. Тэгсэн чинь тэр хүүхэд нь хэн байсан гэж одоо мангасын нийгэмлэгийн баг хамгийн том CEO гэхэд ингээ ганц хүн зэв. Ингээ хүн алга болцсон гэж ерөөдөө мэдээлэл ирчихсэн. Одоо ингээд онцгой дараад одоо мангасын нийгэмлэгийн эсрэг ингээ Баатрын нийгэмлэг ингээ араас нь ингээ хүүгийн ерөөдөө мөрдөх зарчмаар энэ арк ингээ эхэлж байгаа. Тэгээд Sekingar ингээ ерөөдөө донатортойгоо уулзаад мэдээллийг авангуудаа дараа нь эс зэрэглэлийн баатруудыг цуглуулад энэ мангасын нийгэмлэгийн одоо нууц байрыг хайж олох тийм даалгавар ингээ эхэлдэг. Тэгэхээр энд ирсэн одоо хүмүүс нь хэн байдаг вэ гэхээр Super Alloy Dark Shine, Gahan хаан, Tatsumaki, Dragon Knight, Хүүхэд Emperor тэгээд өөрчн Kamikaze буюу Atomic Samurai нар ингээд энэ дээр ирсэн байт. Тэгээ нөгөө Atomic Samurai буюу одоо Kamikaze одоо Kamui Mask гэдэг одоо нөгөө хөөрхөн маск гэх юм уу Street Mask гэдэг нэртэй одоо мангасын устдад одоо А зэрэглэлийн Английн топтэй тэг нэртэй Баатар хүртэл ирээд одоо тэр хоёр ингээ хоорондоо маргалдаж идэг гэдэг. Юунаас цаа маргалдчихаа юм гэхээр ингээ та нар шиг юм суугаад ингээ энд ингээ ийм ажиллагаа явуулахад энэ тохиромжгүй мохиромжгүй нөгөөх нь амар одоо хинхэгтэй нөхөр нөгөө хийдгээ хийгээл ирэлвэж. Тэгээ яг энэ үеэр одоо Puri гэдэг нэртэй нэг амар тийм сонин одоо тийм дүр тийм сахалтай тийм амар эвгүүнүүдтэй тийм ер нь нэг тийм жоохон гей байрны нэг дүр байдаг юм дүр нь гарч ирээд шорон дотор ингээ сая манай ингээд хамаг шоронгийн хориглоод ингээд мангас олгоод нэг одоо муурны дүүртэй мангас гарч ирээ бүгдийг нь аваад явчлаа гэдэг. Тэр энэ шоронгийн хориглоодыг одоо бид нэр буцааж авчрах хэрэгтэй. Шоронд нь одоо бид ингээд хорих хэрэгтэй байна гэсэн чинь Puri гэдэг одоо бас нэг эс зэрэглэлийн Баатар нь очоод за ойлголоо би та нарын ингээд хил найдрыг алдахгүй гэдэг ингээд даалгавраа бид л яваад байдаг. Тэгсэн чинь Child Emperor ч одоо энэ дотороо хамгийн ухаантай дүр амар тооцоо моцоо хийл байж исэн чинь амар юм болдог юм. Metal Knight гэх бас нэг эс зэрэглэлийн нэг тийм робот маягийн тийм хүчтэй тийм Баатар байдаг. Тэр Баатар нь ингээд хүцэн ингээд болцсон байдаг. Ингээд ерөөдөө юмнууд нь ингээд салчихсан. Тэгээ устгагдсан байдалд ингээд олдцоод. Тэгээ ингээд Child Emperor ингээд энэ юу болсон, юуг нь бот мэдгээс нь би энд ингээд айгу ингээд жоох хайж ийна гэсэн байртай ингээд байгаад. Тэгээд энэ үеэр Pupuki гэдэг нэртэй одоо дүр орж ирээд Saitama гэх мэдээлэл эхэлдэг. Энд ингээд ийм асуудал болсон байна. Та нар үнийг мэдээгүй юу? Энд иймэрхүү юм болж гэсэн. Нөгөө хэд нь ерөөхдөө сая мангар том тулаантай байсан болохоор ямар л тийм байдгийг ингээд. Тэгээд тал бүртээ ингээд өөрөө өөртөө имжлэхийг нэмжлээ. Зарим зөв тоглоом тоглоод ингээд янз янз юм их л байж идэг.
Тэр ерөнхийдөө бол хинч публикийг нэгтгэхийг хүсээгүй болохоор ингээд ерөөдөө публикийг игнордоо л гэсэн чинь энэ төр нэмээд ерөөдөө панг бомбер ингээд аав дээр хэлцэр байжсэн чи ерөөдөө ингээд энэ дээр ингээд гаруу ингээд нэгтлээ. Тэгэхээр ингээд гаруу нэгчих юм бол монстр хассан шүү дээ. Жигкэн гай болно гэл 21 яриа байжсэн чи Кинг ирсэн. Энэ нөгөө нэг чамд яриад байсан нөгөө Максын гинэ баатлын ягаан хийдэг нөхөр гэдэг гаруурч юм биш дээ. Сайтама тэр ерөөсөө ингэ чамааг л анаа л бүгд бусдын бүгдийг анаа ерөөд агуулчлаад яваад байгаа штэ. Чи нэг мдээгүй юу гэдгийгсэж. Чи сайтамын уур нь ороод мөн новш чин тэр хизээч намайг агнах гэж оролдоогүй. Би өөний хизээч хуршөөхгүй. Ягаад тэр би яа зүгээр л нэг энгийн нэг халдсан бас нэг нөмөрхтэй нөхөр болох намайг ирж агнахгүй юм чи. Тэгээд гэрээсээ гараад би өөрийн өрхөн биеэр ер нь тэр нөхрийг чи хайж олоо өөрөө би та нарт тэгж авчирч өгнө гингүүтээ. Гэрээсээ гараад хуцамсаа яваад очив. Тэгээд ерөөдөө манай гэрт бас байцаа дуутав байхгүй болохоор би нэг дэлгүүр орж байцаа аваад тэр яг явцсан. Тэгэхээр энэ үеэр одоо нөгөө хүүгээ алдчихсан CEO маань одоо хүүгээ би өөрийн биеэр олноо. Би ингээд бүр спешиал ингээд тийм хувцсноо танаар зөөрүүлж хийсэн. Та нар болоод ингээд бүр про баатруудыг чи ингээд илүү гарахаар аимшигтай болсон байгаа. Тэгээд энэ бол нарийнки private squad буюу ингээд хүлсний зэргийн одоо юм шилдэг тийм ингээд юу байгаа. Та хэд би миний хүүг олоолахаар явууллаа гэж хэлээд энэ чаптар ингээд тасдаг.